Өнөөдөр миний ярих гэж байгаа гол сэдв гэх юм асуудал бол энэ Монгол эрэгтэйчүүдэд хандаж зориулсан юм яриа байна. Тэгэхээр Монгол эр хүн гэж хэнийг хэлдэг? Эцэг хүн гэж хэнийг хэлдэг? Гэрээ эзэн хүн гэж хэнийг хэлдэг? Бидний өмнө эрэгтэй хүнтэй холбоотой тулгамдсан олон асуудлууд байна. Аливаа сүргийн эр хүсэд нь мөхвөл тэр сүрэг мөхтгөө гэж. Тэ өнөөдөр Монголыг хав. Хүннэг үед 13 дугаар зууны үед тэр Атила хаан шиг, тэр Чингис хаан шиг тийм агуу Монгол ирчүүд байсан учраас тэр үед монголчууд бадарч явсан. Одоо Чингис хаанаас хойш 800 жил доройтсон. 800 жил өнгөрчлөө Чингис хаанаас хойш. Чингис хаанаас хойш 800 жил гэдэг бол бага хугацаа биш. Их хугацаа. Энэ 800 жил дотор ар өвөр Монголоос ч энийг залгамжлах тийм ширтэ аавын хүү гарч ирсэн. Дэлхийгээс Чингис хааны амжилтыг давтах тийм ширтэ аавын хүү гарч ирсэн. Нөгөө чөмөгтөө ширтэ шантастай аавын хүү гэж ярьдаг нөгөө монголчуудын тэр эр хүн гэж ярьдаг тэр ойлголтууд бүр байхгүй ус. Тий одоо үг хэллэг нь баг мартагдах гэж. Одоо бол ар Монгол төдөг өвөр Монгол хоёр хаач тэр эр хүн гэхээр эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг л эр хүн гэж ойлгоод байна л да. Тэгэхээр энэ бол биш юм аа. Энэ бол зүгээр эрэгчин амьтны үйлдэл. Эрэгчин амьтны үйлдэл. Эр хүстэй амьтны үйлдэл. Энийг амьтан ч хийж чадна, араатан ч хийж чадна. Тэгвэл хүн гэдэг бол яах юм? Тэр амьтан араатнаас тархиараа, оюунаараа, сэтгхүүгээрээ, ухамсараараа, мэдлэгээрээ, чадвараараа ялгаатай. Тийм учраас өөрийнхөө төдийгүй хань ижил өр хүүхэд өрх гэрийнхээ амьдрал төвшин сайхныг тогтоож чадж байгаа эрэгтэй хүний тархины чадвар, зүрхний чадвар, зүрх сэтгэлийн чадвар, сүнс мөн чанарын чадварыг эр хүн гэж хэлдэг. Тэгээд нэг үг байдгийг. Эм хүн садруулбал үндэстэн мөхдөг, эр хүн садруулбал улс мөхдөг гэж. Өнөөдөр Монгол ирчүүд садарлаад улс мөхөөс сууж. Яагаад юм? Энэ садар самуу явдал чинь өөдтөө үйлдэл биш ээ, муу үйлдэл. Энэ муу үйлдэлээс чинь муу үр дагавар гарч ирдэг. Муу үр хүүхдүүд төрдөг. Тэгээд энэ муу үр хүүхдүүдээс чинь яадаг юм? Муу ухаан, муу зайл гардаг. Муу шунал гардаг. Тэр муу ухаан, муу зайл, муу шуналаас чинь яадаг юм? Ингэж улс орн сүрдэг. Бид яг л энэ замаар явж байна. Эцэг дээдсийн заагаа сургаад үлдээсэн. Одоо нөгөө талд нь Монгол эмэгтэйчүүд арсраг садар самуу болж байна. Мөнгөний дор, зоосны дор, эд хөрөнгөний дор, алдар хүнд алган тушаалын дор бие дэвсэд өгдөг. Хамаг юмаа дэвсэд өгч. Энээс болоод үндэстэн мөхч. Одоо зөвхөн ар Монголын 3 сая хүнийг аваад үзэхэд тэрний 10% буюу 300-аас 400 мянган хүн нь л цэвэр цусны Монгол баг. Бос нь бүгд ирлийс баг. Хятад, Орос, Монгол, Манж, Тангуу, Төвд. Тэгээд цаашаа Америк, Солонгос, Япон одоо сүүлийн үед бол 90 оноос хойш бүгд ирлийс цусны баг. 300-аас 400 мянган цэвэр цусны Монгол. Энэ бол Монголын эмэгтэйчүүд ямар садар самуу явж ирж үндэснээ мөхөж байгаа юм тод жишээ. Яг энэ адилхан. Энэ садар самуу явдал бол ганцхан эмэгтэй хүнтэй холбоотой биш ээ. Ирчүүдэд бүр ч илүү хамаатай. Тэгээд нэг үг байдгийн. Энэ ардын сайхан эцэг дээдс үлдээсэн сургаал үг байдаг. Эрийн бузар эмд, эмийн бузар үрд, үрийн бузар удамд гэж хэл. Өчнөө үеийнхний эрийн бузар, садар самуу явсан эрийн бузар, мунхаг тэнийг явсан эрийн бузар, худал хуурмаг явсан эрийн бузар өнөөдөр яаж вэ? Өнөө үед ирж гайн гарч байгаа. Тэгээ эндээ шилжсэн, эмээсээ үрдээ шилжсэн үрээсээ удамдаа шилжээд өнөөдөр Монголын удамд доройтсон. Өрх гэрүүдийн нөгөө гэрээ эзэн болдог Монгол ирчүүд чинь бүгдээрээ доройтсон. Өрх гэрээ өдөртөө захирч авч явж чадах. Ингээд Монгол өрх гэрүүд бүгд доройтсон. Өөр хүүхдүүд нь бүгд хүмүүжлгүй сурлаггүй. Монгол явсан шил түүхээ мэдэхгүй. Тэрийг заагаад өгнө мэдхийг хүсэхгүй болсон. Ийм байх юм аа. Тэгэхээр зэрэг эр хүүстэнд оройтсон сүрэг бол мөхтөг нь бол байгалийн хууль. Байгалийн хууль. Эр төвшин бол гэр төвшин. Гэр төвшин бол төр төвшин. Эм төвшин бол хамаг үгдэр төвшин гэж нэг сайх үг. Энэ үгнээс бол эр хүн хамгийн их төвшин байх ёстой. Эрэгтэй хүн төвшин бэжэж өрх гэр төвшин, улс гэр төвшин, төр засаг төвшин байна гэдгийг хэлж өгч. Дээр нь
хамгийн сүүлд нь эм төвшин бол хамаг бүгдээр төвшин гэж. Эрэгтэй хүнийг төвшин байлгах юм нь эмэгтэй хүнд байдгаа гэж. Энэ цаад ухаан дээр ингэж гаргаж ирсэн. Энэтэй холбоотойгоор одоо манай ар Монгол төдийгүй өр Монгол улмаар Монгол туурхтанд одоо энэ Монгол жинхэнэ эр хүмүүс их ховордож байна. Эр хүүснүүд бол зөндөө байна. Эр хүүснүүд бол зөндөө байна. Эр хүүсний чинь зүгээр л эрэгтэй хүн гэдэг. Харин эр хүн болохын тулд тарих оюунаараа зүрх сэтгэлээрээ сүнс мөн чанараараа амьдрал үйл хэрэгээрээ хамгийн зөв үнэн шударга ариуныг хийж бүтээж тэр зөв үнэн шударга ариуныг нар дамжиж өөрийнхөө алд бие, өөрийнхөө ахуй амьдрал, өөрийнхөө гэр орон, өөрийнхөө хань ижил, үр хүүхдэд төвшин сайхныг тогтоож өгч байгаа энэ чадвар бол эр хүн гэж хэлж байна. Тэгэхээр эр хүн гэдэг бол эр хүүстэй бие мах цогц биш ээ. Эр хүн гэдэг бол тэр амьдралыг сайхан авч явж чадах, амьдралд аз жаргал төвшин сайхныг тогтоож чадах тэр хүний тарих оюуны зүрх сэтгэлийн сүнс мөн чанарын амьдрал үйл хэргийн чадвар байна. Тэр чадварыг эзэмсэн хүнийг л эр хүн гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээ эр хүнийг авч үзэхэд хэдин шалгуур байдаг. Монгол суухан энэ монгол хүн болох ухаанд. Тэгээ эр хүнийг юугаар нь авч үзэх юм бэ? Нэгдүгээрт нь тэр бие хаа булчин шүрмэс. Эр хүн гэдэг бол амьдралын гэр орны гадаа дотоо болохгүй сайн муйта улаан нүрээрээ тулж улаан гараараа тулгарч явдаг учраас тэр бүхнийг засад төвшдгэж явдаг учраас юу юунаас илүү эрэгтэй хүнд хүч чадал, тэнхээ тамир, эр зориг байх ёстой. Энэ нь бол бие цогцон дээр бас илэрч бий болсон байх ёстой. За энэ талаас нь аваад үзэхэр өнөөдөр Улаанбаатарын гудамжаар, Хөх хотын гудамжаар одоо эр эмийн мэдэгдэхгүй, булчин шүрмэс байхгүй, булчин мах болчихсон. Турхаа гойлог огтуч ирчүүд их явж. Царай нь ухаа цайцсан. Тэгээд өшөө цаашаа яаж юм? Үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг, өрх гэрээ авч явдаг, бизнес арилжаагаа хийдэг, орон гэрийнхээ гадаа дотоохыг засдаг, төвшдөгдөг энэ оюун санааны одоо ажлуудыг хийхгүйгээс болоод тархи нь хоосорсон. Тэгээ сургууль сурья олохтой сурахгүй, дандаа орондод сурч, зэрэмдэглэл сурч. Тэгээ энээс болоод одоо Монгол ирчүүдийн тархи нь их явцурч, мэдлэгээр их хоосорч, ухаанаар хоосорч. Тэгээ энэ эрэгтэй хүнийг эр хүн болгодог энэ ухааныг бол эр тулах ухаан гэдэг. Эр тулах ухаан. Эр тулах гэдэг нь бид нар ярьдаг шүү дээ. Хөдөө гадаа явхад, харь ойр явхад, хүний нутагт явхад нэг тулахтай сайн хүн төшөхгүй болохгүй шүү гэж. Тулахтай гэдэг чинь түшигтэй гэсэн үг.